сайн бацгаана уу? Намт наран сургуулийн химийн багш нар мадах байна. За өнөөдөр 8 дугаар ангийн сурагчтай багш нь түлшний шатах урвалын талаар танилцуулна. За тэгэхээр түлш гэж юу нь юу хэлдэг юм бэ? Шатах урвал химийн энерги гэж юу хэлдэг юм бэ гэдэг талаар манайд нэмэлт мэдээлэл өгнө. За тэгэхээр манай орон бол эрс уур амьсгалтай. Тэгэхээр эрс уур амьсгалтай дээр бол одоо өвлийн улиралт ялангуяа нүүрс болон түлш модыг бол маш их хэмжээгээр төлдөг. За тэгэхээр манай улс бол 15 сав газарт бол 85 орд 370 илэрцтэй нүүрсний за тэгэхээр 173 тэрбум тонн нүүрсний орд одоо тийм хэмжээтэй нүүрс бол манай Монгол орнд байдаг гэсэн үг. За тэгэхээр ер нь бол одоо яг агаарын бохирдол тийм энэ бол одоо түүхийн нүүрснээс үүсэж байгаа гэсэн одоо маш янз бүрийн одоо мэдээллүүд байдаг. Тэгэхээр тэрний цаанаар бүгд тэнд шатах урвал явагдчихдаг. За тэгэхээр шатах урвал гэж юу хэлдэг юм бэ гэхээр ямар нэгэн бодис одоо материал тийм бодис материал бол хүчил төрөгчтэй. За багш нь энэ тодотгоод хүчил төрөгчтэй урвалд ороод за гэрэл дулаан за ялангуяа явагдаж байгаа урвалыг бол одоо шатах урвал гэж нэрлэдэг. За хүчил төрөгчийн оролцоотой за гэрэл дулаан ялгарч явагдаж байгаа урвалыг бол хэлдэг. За тэгвэл одоо түлш гэж юу хэлдэг юм бэ гэхээр одоо хүчил төрөгчийн дотор O2-ын дотор хүчил төрөгчийн дотор шаталт явагдаж за одоо дулаан ялгаруулж тийм ээ дулаан ялгаруулж байгаа. За багш нь тодтогоод биччихье. Дулаан ялгаруулж явагдаж байгаа урвалыг одоо тэр бодис материалыг бол түлш гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ дулаан ялгарч байна, гэрэл дулаан ялгарч байна гэдэг бол энэний цаана бол химийн энерги бий болж байдаг. За химийн энерги болж байгаа. Тэгвэл химийн энерги гэж одоо юу хэлж байгаа юм бэ гэхээр химийн урвалд явагдах энергийг одоо химийн урвал явагдах тийм химийн урвал явагдахад илрэх энергийг хэлж байгаа. За багш нь биччихье. Илрэх энергийг хэлнэ. За тэгвэл түлшний одоо түлш буюу нүүрс гэж жишээ авъя. Нүүрсний бол хамгийн гол зүйл нь бол нүүрс төрөгч байдаг. За нүүрс төрөгч бол одоо шаталтай угтна гэдэг нь бол хүчил төрөгчтэй оролдоо гэсэн. Хүчил төрөгчтэй оролдоо гэсэн. За эндээс юу үүсэх вэ гэхээр хүчил төрөгчтэй оролдоо юу үүсэх вэ гэхээр нүүрсний одоо нүүрс хүчлийн хий гэж бид нар ярьдаг. Нүүрс хүчлийн хий гэдэг нүүрс төрөгчийн диоксид үүснэ. Нүүрс төрөгчийн диоксид үүсдэг. Нүүрс хүчлийн хийж гэж нэрлэдэг. За энийг цөмрөө томьёогоор бичиж нүүрс төрөгч нэмдэг нь O2 CO2 үүснэ. Энэ бол одоо нүүрсний шаталт үүсэж байгаа байх нэ. За тэгэхээр агаарт бол одоо нөгөө нүүрс маань түлш маань маш сайн шатдаг. Энэ яагаад зэрэг шатдаг юм бэ гэхээр агаарт бол хүчил төрөгч байгаад илтгэж байгаа юм. Тэгэхээр одоо цөмрөө агаарын найрлагыг бичиж. Агаарын найрлага. Агаарын найрлагыг бичиж. За тэгвэл агаарын найрлагын 78%-ийг нь за азот эзэлнэ. Азот 78%-ийг нь за 21%-ийг нь хүчил төрөгч эзэлдэг. Хүчил төрөгч эзэлдэг. За 1%-ийг нь болохоор бусад хийнүүд эзэлдэг байна. За тэгэхээр агаарын найрлагын 78%-ийн азот, 21%-ийн хүчил төрөгч, 1%-ийн бусад хий эзэлдэг. Тэгэхээр агаарт яагаад түлш болон тийм материал сайн шатдаг нь бол энэ агаарт хүчил төрөгч байдагтай холбоотой байх нэ. За тэгэхээр тэр одоо нүүрсний шаталтаар бол энерги ялгарч идэг гэж бид нар ярьсан. Нүүрсний шаталтаар энерги ялгарч. За энэ энерги нь бол хит хитэн одоо хэлбэрээр ялгарна. Хит хитэн хэлбэрээр ялгардаг. За багш минь бичээ хит хитэн хэлбэрээр ялгардаг. За нэгт нь болохоор орчны температур нэмэгдэнэ. Одоо тэр
энерги гарах өөрчлөлт гэсэн үг тийм. Орчны температур нэмэгдэх. За орчны температур нэмэгдэх нэ. За хоёрдугаарт нь болохоор дүл үүсэж. Дүл үүсэж. За энийг нь болохоор гэрлийн гэж нэрлэдэг. Энд биччихье. За орчны температур нэмэгдэж байгааг нь болохоор дулааны. За энд нь багтаагаад тус бүрдэн багш нь тайлбарлаад биччихье да тийм ээ. Дулаан. Орчны температур нэмэгдэж байгааг нь дулааны. Дүл үүсгэж явагдаж байгааг нь болохоор гэрлийн. Гурав дахь нь болохоор одоо пис пас гэсэн дуу гарч. За багшны одоо та нартай ойлгомжтой байх үднэс биччихье. Пис пас гэдэг хэрвээ дуу гарч явж байгаа юм бол энийг дууны нэр. Дууны. За дууны нэрэг, дулааны нэрэг. За гэж нэрлэдэг байна. Тэгэхээр бид нар энергийн тал дээр бол физик хичээл дээрээ бол нэлээд дэлгэрүүлж үздэг байгаа тийм физик хичээл дээр. Тэгэхээр тэр энерги маань орчны температур нь одоо нэмэгдээд халуун төөнөд гэх юм да тийм. Тэгэх юм бол дулааны энерги болно. Дуйл үүсгэж явж байгаа юм бол гэрлийн энерги болно. Физ пас гэдэг дуу чимээ гаргаж явж байгаа юм бол тэрийг дууны энерги гэж нэрлэдэг байна. Тэгэхээр түлшний шатах хур бол ингэж явагддаг байна. Анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа.